Яасан мэцэн үү? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд гэртээ партины зууш хийх аргыг хуваалцах болно. За юуны өмнө ногоон усан үзмийг ашиглана. За дотор нь өргөө байлгах зүгээр. За ногоон усан үзм болон хөрлөн помдор ингээд ирчээд ичнэ. Тэгээд энэ яншиг жижиг шишгтэй ирчээд за үүн дээрсээ давс перц ялэмгүй хийгээд нэг чим хийж чинь. Тэгээд экстра virgin olive oil-ыг за нэг 2 тойрог эргүүлээд ичнэ. За хоолны албаар нэг халбаг гэсэн үг. За тэгээд нэг сайтар хотгож агаад за ингээд хөргөчөнд 10-15 минут хөргөн. За энэ зур бол нэлээд гоё шүүсэнд гарсан байгаа. За тэгээд сайтар холж агаад гарвал яг чихэрлэг амт давсан ингээд гоё таарад маш гоё амт гарч ирдэг. За тэгээд энэ cracker гэдэг бичээнийг ашигласан. Cracker-ыг дундуур нь хоож байгаа дээр нь зөөхий ингэж халбаар жижиг халбаар тавина. За хитрхи их ингэж зөөхий тавьчихлаас ингэж хайлгаж гараад итгэхэд хэцүү байдаг. Тийм учраас энэ сүүлийн хоёр шиг юм жижиг бага хэмжээгээр хийвэл их гоё болно. За тэгээд помидор ус үзмээ ингээд тус бүрт нь ингэж тавиад за тэгээд дээрэс нь үзм болон самар ушиг самар ашигласан. За тэгээд ус үзмтэй хэсэг дээр үзмээ тавилаа. Тэгээд помидортой хэсгэн дээр энэ самар тавьсан. За алмонд юм уу эсвэл ийм ушиг тавьж болно. За тэгээд нэг төрөл нь болохоор ийм помидортой жоо эцэглэн маягийн бол нөгөөх нь бол энэ чихэрлэг десерт шиг ийм ус үзм атаас үзм хоёр ашигласан байгаа. За тэгээд дээрэс нь энэ яншууны ингээд гоё цэвэрхэн хэсгийг ингэж нэгээр нь ингэж авч байгаа. Дээр нь ингээд тавиад хөрл маш гоё амттай бод хэлбэр зуушмын бэлэн боллоо. Та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарлаа тусам та бүхэнд баярлалаа баяр та.